бид нар бол 14 жилийн дараа хийж байгаа айлчил юм. За энэ хүрээнд бол Италийн хөрөнгө оруулагчид Монголд улсад орох сонирхол маш их байна. Тэр энийг өдөөж өгч нэгдүгээр. За хоёрдугаар манай энэ далан компани бол хөгжлийн шинэ гарцыг хайж ирж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн бараа бүтээгдэхүүнийг Европ руу гаргая. Энэ бидний GSP Plus гэдэг энэ чөлөөт худалдааны хилцээрийг бүрэн дүүрэн ашиглая гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр айлчилж байна. За дараагаар нь эх жил Итали улсын ерөнхийлөгч Монгол улсад хариу айлчил хийн. За хариу айлчлалын хүрээнд мөн бас бизнес группуудаа авчирч ирнэ. За энэ хүрээнд бид жилийн хугацаанд тодорхой хэмжээнд Италийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ийм зорилготой ажиллаж байгаамаа. Тэгээд манай бизнес групп маш их өндөр сэтгэлдтэй байна. Олон яг чухал нүдээ олсон хүмүүстэйгээ уулзч чадлаа, харилцаа холбоо тогтоож чадлаа гэсэн сэтгэлдлүүдээ хэлж байна. За тэгэхээр нийт группт оролцож байгаа хүмүүстэй нийт хоёр улсын эдийн засгийн харилцаа улам өснө гэсэн хүсэлттэй байна.